1996 оны өвлийн дэрх үеийн өдөр Хятадын Нанжин хотын нэгэн хот тогтчлолтой ажилтан зам цэвэрлэж яваад нэг гар цүнх олно. Тухайн цүнхэн дотор хагас боловсруулж жижиглэн хэрцсэн махны хэсгүүд байсан бөгөөд өнгийг нь харахад яг л гахаа мах шиг харагдаж байв. Гэвч өнөө эрэхтэй энэ бол гахаа мах биш, харин хүний мах байсан гээд та төсөөлөд үзтээ. Энэ бол Хятад улсыг бүхэлдэн зочирдуулсан хамгийн аимшигтай тайлагдаагүй нууцуудын нэг болж хувирсан бөгөөд Нанжин их сургуулийн оюутан Дао Айчны аимшигт аллагын хэрэг байгаа. За сайн байцгаана уу, баяраа байна. Энэ удаагийн дугаартаа би ямар хэрэг ярих гэж байгааг саяны оршил хэсгээс бол мэдсэн байх. Энэ хэрэгт ёс бус сэтгэл тавгуурах магадaltaй нэлээд эвгүй үйл явдлууд гарах учраас жирэмсэн болон хэд мэдрэмтгий хүмүүс аль болох сонсохгүй байхыг би зөвлөж байна. За ингээд шууд үйл явдалтай орцгоё. 1996 оны 1 сарын 19-ны өглөө Нанжин хотод цас цэвэрлэж явж исэн нэг хот тогтчлолтой ажилтан замын хажуугаас нэг гар цүнх олсон. Тэр цүнхийг сониучрахад онгойлгоод үзэхэд бол дотор нь маш цэвэрхэн болгож хэрцсэн мах дүүрэн байсан. Нүдэнд харагдах байдал нь яг л гахаа мах шиг. Тэр үед бол тэр ажилтан дотроо хин нэгэн үүнийг унгаачихсан юм шиг байна. Өнөөдөр азтай байлаа гэд гэртээ аваачихар шийдсэн. Ингээд гэртээ ирснийхаа дараа тэр махыг урсгал усаар нэгээр нугаагаад бохирдог байгаа эсхийг сайтар нэгтэрч цэвэрлж байсан. Гэтэл нэг зүсэмлийг авах гээд гараас сав руу шургуултал нэг урт танил бус зүйл өөрт нь мэдрэгдсэн. Түүнийг гаргаж ирээд харангуйтаа тэр гартаа хүний хуруу атгаж байгаагаа ухаарсан байдаг. Мэдээж тэр харж байгаа зүйлдээ бол итгэж чадахгүй зүгээр л маш чангаар хашгираад хамаг биеийн чичирчээсэн. Хэсэг хугацааны дараа тэр шууд утсаа олж аваад цагдаа нарт мэдгдсэн. Ингээд цагдаа нар цүнхийг шүүх шинжилгээний газар руу авч явж хэдэн цагийн турш шинжилсний эцэс энэ нь бол бүхэлдээ хүний биеийн хэсгүүд байсан гэдг нь бол тогтоогдсон. За үүний дараагаар мөрдөгчд тэр даруйд цогцсны бусад хэсгүүдийг бол хайж эхэлсэн. Ингэснээр Нанжин их сургуулийн эргэн тойрны 8 өөр газраас тэд цогцсны хэсгүүдээр дүүргэсэн хуванцардуу материалтай хар цүнхнүүдийг олж авсан байдаг. За ажлын дараагийн өдөр бол тэд өөр нэг бодолтой зүйлийг олсон. Тэр дотор бол маш аимшигтай зүйл байсан. Энэ юу байсан бэ гэхээр болгочихсон хүний толгой хэсэг байсан. Ингээд энэ үйл явдлаас 10 хоногийн дараа тэд хохирогчд хамаатай байж болох үз нэгэн хувцас олсон. Тэр үед бол ДНХ-ийн мэдээллийн сан гэж бол огт байгаагүй. Гэхдээ цуглуулсан булчингийн усны дээж болон хувцаар нь мөрдөгчд хохирогч бол эмэгтэй хүн болохыг нь тогтоосон. Ингээд тэд алга болсон гэж бүртгэгдсэн хүмүүсийн гэр бүлүүдтэй нь холбогдож эхэлсэн ба эцэст нь энэ хохирогч бол Дао Айчин гэх нэртэй оюутан болохыг нь баталж чадсан байдаг. Тэгвэл хохирогч эмэгтэй Дао яг хэн байсан бэ? Мөн яагаад түүнд ийхүү аимшигт үйл явдал тохиолдох болсон талаар гол хэсэгт хэдүүл орцгоё. Хохирогч эмэгтэй Дао Айчин бол 1976 оны 3 дугаар сард Жансомужийн Тайжо хотын Жаньян дүүрэгт төрсөн. Тэрээр 2 хүүхэдтэй айлын баг нь байсан бөгөөд түүний эгч болох Айхогийн хэлснээр тэдний гэр бүл амьдралын хувьд тийм ч амар байгаагүй. Тэд ядуу амьдардаг байсан бөгөөд өвлийн улирал бол тэдний хувьд хамгийн хүнд хэцүү өнгөрдөг байсан. Эгч тус дундаа нэг л пальто хувааж өмсдөг. Харин хамгийн бага дүү болох Дао бол үргэлж эгчийнхээ хуучин хувцсыг нь өмсдөг байсан. Ингээд эцэст нь Дао Айхо буюу эгч нь сургуулаа орхиод гэр бүлээ дижээхийн тулд ямар ч ажлыг олдсноороо хөдөлмөрлөж хийж исэн. Тэгэд тэр үедээ бол дүүгийнхаа боловсралд мөнгө цуглуулж эхэлсэн. Үүнийг нь харсан хохирогч бол гэр бүл нь хэрхэн хэцүү амьдарч байгааг сайн мэддэг байсан учраас нэг удаа тэр хичээсээ би ч бас сургуулаасаа гараад ажил хийж болох уу гэд асууж ихэд бол эгч Айхон зөвшөөрөөгүй. Харин тэр дүүтэй хандан хичээлээ үргэлжлүүл сайн суралц, сайн боловсрал эзэмшээд одоо гэр бүлийнхаа хэнийг нь ч хүрч чадаагүй сайхан ирээдүйг бүтээх хэрэгтэй гэж загсан. Мэдээж ийм үг сонссон тэр бол маш их хичээж эцэст нь Нанжин их сургуулийн эсэлтийн шалгалтыг давж тэнцэж чадсан. Ингээд 1995 оны 10 дугаар сард компьютерийн хэрэглээ мэргэжлэр суралцж эхэлсэн. Гэр бүлэн ч гэсэн түүнийг дэмжихийн тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхний хийсэн байдаг. Хэдийгээр шинэ компьютер авч өгч үнэтэй зүйл явуулж чадаагүй ч гэсэн гэр бүлийнхаа асуудлыг түүнд хэлж сэтгэл санааг нь өгүүлэхийг бол огт хүсдэггүй байсан. Бүр өвөө нь нас барахад мөн эгч нь гэрлэхэд хүртэл түүнд огт хэлээгүй байдаг. Мэдээж энэ бүхэн нь бол түүнийг зөвхөн суралцахтаа анхаар өөрсдийнхөөс нь илүү сайхан амьдралтай болоосай гэж хүссэн учраас энэ бүхнийг нуусан байх. Гэхдээ хамгийн харамсалтай нь бол энэ хохирогч энэ бүх зүйлийг мэдхгүйгээр нас барсан явдал нь.
Хохирогч Дио Айчин бол даруухан дотгошоо зантай оюутан байсан. Ихэнхдээ цөөн үедээ хуцаа ээлжилж өмсдөг, гадаад төрхөндөө онцгийн анхаарал тавьдаггүй ч гэсэн цэвэр цэнцгэл байхыг хичээдэг байсан гэж ангийнх нь дурссан байдаг. 1996 оны 1 сарын 7-нд тэр нутаг буцаад хуучин сургуулийн найзуудтайгаа орой хоол идсэн байдаг. Дараагийн өдөр нь буюу 1 сарын 8-нд Нанжин их сургуультай буцаж ирсэн. Харин 1 сарын 10-нд орой 5 цагийн үед түүнийг сургуулийн кампусаас гарч явахыг ангийнх нь харсан ба тэр цагаас хойш Дио Айчин бол эргэж ирээгүй. Тэр өдөр түүнийг тэгж гарч явахаас өмнө бол өрөөнд нэг жижиг асуудал гарсан байдаг. Өрөөнийх нь найз нь дотор байрны дүрмийг зөрчөөд цахилгаан плеткаар хоол хийж байсан. Энэ нь бол илэрч хяналттай ажилтнууд Дио хүртэл торгуулийн хагасыг нь төлөх ёстой гэж шаардсан байна. Дио бол өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж маргасан ч гэсэн бид нэр мэдээж сонсоогүй. Тэгэд удалгүй 5 цагийн үед түүнийг хар доторлогоотой улаан пальттай өмсөд барилгаас гарч явахыг ангийнх нь харсан. Энэ бол түүнийг амьд харсан хамгийн сүүлчийн мөч байсан. За 1996 оны 1 сарын 19-нд буюу Диог хамгийн сүүлд харснаас хойш 1-7 хоногоос илүү хугацаа өнгөрсний дараа Нанжингийн их сургуулийн ойролцооныг цэвэрлэгч гадаа хаягдсан цүнх болсон. Энэ нь бол эхэнд ярьсанчлан дотор нь гахаа мах байна гэж бодоод гэртээ аваадсан ч гэсэн дунд нь хүний хуруунууд байгааг илрүүлээд цагдаад мэдгдсэн. За дараагийн өдрүүдэд бол цагдаа нар түүний биеийн эсгүүдийг жижиглж хийсэн нийт 8 цүнхийг Нанжин их сургуулийн эргэн тойрноос олж цуглуулсан байдаг. Тэдний хамгийн сүүлд илрүүлсэн хар бодолтой зүйл тэр дотор нь бол болгосон мах, хувцас, бүр хүний болгоод тавьчихсан толгой хүртэл байсан. За эцэст нь хайлт дуусах үед бол цагдаа нар түүний биеийн 2000 гаруй эсхийг илрүүлсэн байдаг. Хэрчиж огтолсон байдал ялангуяа хүзүү орчмын огтлын наривчлал нь ердийн хүний хийж чадах зүйл бол биш байсан. Цагдаа нар энэ хэрэг бол мэрэгжлийн ур чадвартай хүн хийсэн гэж сэжгэлж байсан. Магадгүй энэ нь бол нядалгаачин эсвэл мис засалч байж болно гэж таамаглаж байсан. За энэ хэргийн хамгийн сэтгэл сэртгэл эвгүй хэсэг нь бол түүний биеийн зарим эсгүүдийг нэг удаа биш бүр хэд хэдэн өдрийн турш чанаж болгосон байсан. Энэ нь бол түүний нүүрний хэлбэрийг таних эсвэл яг хизээ нас орсныг нь тогтоох боломжгүй болгосон. Мөн дээрээс нь бас нэг хачирхалтай зүйл байсан нь бол түүний гол эрхтнүүд болох зүрх, элэг, дэлгүүр нь бол тэнд бол бүр огт байхгүйсэн. Энэ нь бол янз бүрийн аимшигтай таамгийг төрүүлсэн ч гэсэн нэгэн ч бодит хариулт болж чадаагүй. Ингээд цагдаа нар өдөр шөнөгүй ажиллаж сургаггүй болсон хүмүүсийн гэр бүлүүдтэй холбогдож эхэлсэн. Эцэст нь тэд үлдсэн махан хэсэг дээрээс ил харагдаж байсан жижиг мингний ачаар сургаггүй алга болсон охинтой тааруулж чадсан. Энэ бол Дио Айчин байсан. Мэдээж хохирогчийн гэр бүл нь бол энэ мэдээг сонсоод маш их цочирдон сэтгэлээр унсан. Тэдний бүх итгэл найдвараа шингээсэн хайртай охин Дио Айчин нь аимшигтайгаар хөнөөгдөөд бие нь одоо маш олон хэсэг 2000 хэсэг таслагдаад тэгээ бүр болгочихсон байсан гэхээр бол хинийч дотор төсөөлөгдөд маш хэцүү. Тэгээ хамгийн аимшигтай нь бол түүний хөнөөсөө алуурчна нь хот дотор чөлөөтэй юу ч болоогүй мэт явж байгаа нь бол үнэхээр сэтгэл сэртгэл юм байсан. Гэсэн ч мөрдөн шалгалт дудлахгүй суларч хэлсэн. Эхний ээлжинд бол цагдаа нар Диогийн хамгийн ойр орчмынхныг мөрдөж эхэлсэн. Хамт сурагчид, багш нар сургуулийн орчинд амьдардаг бүх хүмүүсийг шалгасан. Тэд бүр 2 сэжигтний хөр хүртэл гаргасан байдаг. Энэ нь бол ганцаараа амьдардаг, бие бэлтэр сайтай, дундаж насны, мөн өрөөндөө плетик ашиглах боломжтой эрэгтэй хүмүүсийг хайж эхэлсэн. Гэвч сургуулийн орчимд бол ийм хүнд таарах хүн огт олдоогүй. Магадгүй одоо үнийг сонсож байгаа та бүхэн бол CCTV-гийн талаар бодож байгаа байх. Харамсалтай нь 1990-ад оны дунд үед бол олон нийтийн хяналт маш ховор, ихэнх газруудад бол камер байгаагүй. Гэхдээ эдээ ч Нанжиний цагдаа нар бол хэргийг маш ноцтойгоор авч үзсэн. Тэд ажлын тусгай хэсэг байгуулж Нанжин их сургуулийн дотор байрлуулан өдөр шөнийг үл харгалзан хот даяар шинжилж болох бүх уул мөрийг хайж байсан. Гэвч 3 сар үргэлжилсэн боломжтой бүх уул мөрийг шавхсан эрэл хайгуулын дараа ажлын хэсэг татагдахаас өөр аргагүй болсон. Хохирогчтой хамтран суралцж байсан оюутнууд, багш нар, найзууд нь бүгд баттай нотлох баримт гаргаж өгсөний дараа цагдаа нар бол түүний ойр орчимд байсан бүх хүмүүсийг сэжигтний жагсаалтаас хассан. Тэр үед таамаглал нь бол өөрчлөгдсөн. Магадгүй энэ түүнийг таньдаг хүн биш, магадгүй энэ бол санамсаргүй халдлага. Эсвэл бүр үл танигдах нэгэн сэтгцийн асуудалтай сайкопат хүний хийсэн ажил байхаа гэж таамаглаж эхэлсэн. Мэдээж хэвлэл мэдээллээр энэ хэргийн талаарх шин үйл явдлыг бүгдийг нь мэдээлж байсан. Цагдаа нар бүр баримтчилахад хүргэх аливаа мэдээлэл шагнал хүртэл амласан.
Бид зарим дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн. Энэ нь болохоор биеийн эсгүүдийг боож байсан хунцар уутны төрөл, махыг хийсэн гар цүнх, мөдөн байцаалтын явцад олдсон хэвлэмэл ор дэвсгэрийн даавуу гэх мэт энэ бүгдийг хэн нэгэн хаана ихтэй танина гэж найдаж маш шаргуу хайж байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрсөөр ямар ч улмөр илэрлэхгүй хэргийг албан ёсоор хаах хугацаа тулж ирсэн байдаг. Ингээд энэ эргээс хойш 20 жилийн дараа буюу 2016 оны 1-р сарын 19-нд Нанжины нэг WeChat хуудсанд нэг нийтлэл гарсан. Тэр нийтлэл дээр болохоор хамгийн аимшигтай нэг зүйлийг онцлсон нь тэр өдөр бол Нанжи их сургуулийн хүн хүнөөсөн хэргийн хүн хэлцэх хугацаа дуусах эцсийн өдөр байсан. Өөрөөр хэлбэл хэрэг тухайн он дуусахаас өмнө хэнийг ч баривчлахгүй хинч хэрэгтнээр тогтоохдохгүй бол энэ хэрэг албан ёсоор хаагдах болно. Тэгээд алуурчин эрх чөлөөтэй явж болно. Тэр алуурчин өөрөө хэрэгээ хүлээсэн ч гэсэн яг шийтгэл авах боломжгүй болох байсан. Энэ нийтлэл нь бол асар их дуйлан тарьж хүмүүс уурлаж бухимдаж хийсэн. Тэд арга хэмжээ авахыг шаардаад зарим нь бол эрх баригчдыг хуулийн онцгой тохиолдол гаргаж энэ эргийг зүгээр нэг шийдэлгүй өнгөрөөхгүй байхыг хүссэн. Маргааш өдөр нь нийгмийн аюулгүй байдлын яамны гэмт хэрэг мөрдөх товчоо Weibo дээр албан ёсны мэдээлэл гаргасан. Тэндээ бол уг хэргийг эцсээ хүртэл мөрдөн гэж амласан хугацааны хязгаар байхгүй энэ хэргийг бол мөрдсөөр байх болно гэж амлалт өгсөн байдаг. За харин хохирогч Дио Айчны гэр бүлийн хувьд бол тэд зөвхөн үннийг л мэдмээр байсан. Тэд хэлэхдээ хэрв алуурчин өнөөдөр өөрөө гарч ирсэнд бид уучлах болно. Бид зөвхөн яагаад гэдгийг л мэдхийг хүсэж байна. Бидэнд хариулт хэрэгтэй байна гэж зөвхөнгөө бараа ярьж байсан. Олон жилийн турш энэ хэрэг этгээд байдлаасаа болоод интернетээр үргэлж тархаж бүр дахин давтагдана гэсэн дуйлан хүртэл тариад амжсан үргэлж шинэ хэлэлцүүлэг, шинэ онолууд, шинэ айдас дагуулдаг байсан. Зарим хүмүүс бол алуурчин биеийн эсгүүдийг чанаж тараасан нь уул мөрөө устгах гэсэн оролдлого гэж үздэг. Ингэснээр бол түүнийг барьж тогтоох боломжгүй болно гэсэн таамагтай байсан бол нөгөө хэсэг нь энэ хэрэг бол хувийн шинжтэй уур хилэн эсвэл гаж завхаа хүсэл нь Диогийн үхэлд хүргэсэн гэж үздэг. Харин мөрдөн байцаалтын явцад Дио Айчны зураг нэгэн сэтгүүл нийтлэгдсэн бөгөөд тэр зурагт түүний богино эрэгтэйлэг маягийн үстэй дүрслэл байсан. Үүнийг нь харсан зарим хүмүүс бол цуврал алуурчин богино үстэй тэр дундаа улаан пальто өмссөн эмэгтэйчүүдийг онилж байж магадгүй гэж маш их айж байсан. Учир нь Дио Айчин алга болсон өдрөө улаан пальтотой мөн богино үстэй байсан болохоор энэхүү таамаг гарсан байх магадaltaй. За харин миний хувьд бол одоо гарч ирэх таамагтай нь хамгийн их санал нийлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Диогийн алга болсон эргэтнүүд хүний наймаа болон ялангуяа эргэтэн худалдаалах гэмт хэргийн золиос болсон гэж үздэг. Судлаач Сюбэвоны бичсэн нэг өгүүлэлт дурдсанаар 1983 оноос эхлэн Хятадд эргэтний нөөц гол их усүр нь цаазаар авагдсан хоригдлууд байсан юм байна. Зөвхөн 2015 онд л төр засаг энэ эргэтнүүдийг шилжүүлэн сулгах мэдсэлд ашиглахыг хуулиар хориглосон. Тэр хоригийн дараа бол эргэтний хомсдол улам хөндөрч үүний зэрэгцээ ус даяар сургаггүй алга болсон хүмүүсийн тоо өсөж эхэлсэн байна. Хэдийгээр Дио Айчны үхлийг эргэтэн наймаатай холбосон баттай нотлох баримт байхгүй ч гэсэн эргэтнүүд нь алга болсон учраас энэ таамаг бол олон хүний дунд хамгийн үнэмшилтэй тооцогддог. Ингээд маш олон жил өнгөрсөн чинь иргэдээр огт дахиж гараагүй 2022 онд Weibo дээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэх мэдээлэл тарсан ч удалгүй албан ёсоор энэ мэдээлэл нэцаагдаж уг постыг худал мэдээлэл тараасан хэмээн устгасан байдаг. Ингэснээр Дио Айчны хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Сүүлд 2021 оны 3 дугаар сарын 29-нд Диогийн аллагаас 25 жилийн дараа түүний эгч нь Гууло дүүргийн ардын шүүхэд Нанжины их сургуулийг шүүхөдөвч 1,620,000 яаны нөхөн төлбөр нэхэмжилсэн. Тэрээр Нанжи их сургууль дүүг нь хамгаалж чадаагүй, ялангуяа шийтгэл өгсөний дараа ганцаарнг нь явуулсан хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Мөн цогцыг кампус даяар тарааж байрлуулсан байсан нь сургуулийн аюулгүй байдал хангалтгүй байсны тод жишээ гэж мэдүүлсэн байна. Гэвч 7 хоногийн дараа 4-р сарын 6-нд ямар ч тайлбар дурдахгүйгээр нэхэмжлээ буцаа авсан. Учир нь энэ хугацаанд түүний аав нь сургуулиас шинэ мэдээлэл гарах болов уу гэж олон жил хүлээж дор хаяж 4 удаа сургууль дээр очиж уулзсан байдаг. Тухайн үедээ бол аав нь санхүүгийн бэрхшээлтэй эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан тул сургуулиас тусламж хүсгэд 10,000 яон өгсөн байна. Харин тэр энэ мөнгийг авахын тулд дахин ямар нэг нөхөн төлбөр шаардахгүй гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Ингээд бол нэхэмжлээ буцааж авахаас өөр аргагүй төрсөн юм байна.
За тэгээд өнөөдрийн байдлаар бол энэ хэрэг Хятадын хамгийн алдартай шийдэгдээгүй хэрэгүүдийн нэг болж үлдсэн. Та энэ эргийг аль хэдийн сонссон ч гэж магадгүй, үгүй ч гэж магадгүй. Тэгвэл таны бодлоор хохирогч Диод яг юу тохиолдсон гэж бодож байна? Өөрийн бодлоо сэтгэл хэсэгт илтгээгээрэй. Мөн лайк болон subscribe дарж миний сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.